15-20 сая орчим долларын экспорт хийх болов гэж бодож байгаа. За тэгвэл дараа жил бид 30 сая долларын экспорт хийнэ. Тэрний дараа 40 сая болно. Нэг засгийн газар бол 50-аас доошгүй сая долларын зөвхөн хоолуудаар экспорт хийнэ гэдэг ийм хатуу ийм заалт чиглүүлэг төлөвлөгөө авчаад тэгээд засгийн газар суух хэрэгтэй шүү дээ. Яг үүнтэй адилхан бусад салбаруудаа махаа боловсруулах, сүүгээ боловсруулах, аялал жуулчлал. Жишээ нь аялал жуулчлалыг одоо бид хөгжүүлээ жилд нэг жуулчдын тоог 100 мянгаар нэмэгдүүлэх юм бол одоо аялал жуулчлалын гол бүсгүүдийн хар замыг тавих хэрэгтэй шүү дээ. Гэтэл одоо хөвсгөл мөрөн хүртэл хар зам байхгүй байгаа шүү дээ. Болгоны дашин жилингээс цааш байхгүй байгаа шүү дээ. Яаж жуулчдыг тийш авч явах юм? Тэгээ онгоцны дэдсүүс заахгүй. Тийм учраас одоо ер нь бол яг Монгол улс яаж хөгжмөр юм бэ гэдэг бодоод ахтал ерөөсөө эдийн засгаараа тодорхой салбаруудыг тавьж байгаа. Тоонууд тавиад яваад байх хэрэгтэй. Бид одоо арьширээд гутлын үйлдвэрлэнэ. Монгол улс цагтаа 90 онд 4 сая ширхэг гутлын үйлдвэрлэх хүчин чадалтай гутлын үйлдвэртэй байсан тийм үү? Гэтэл одоо тэр үйлдвэр бүгд захгүй болчихсон. Тэгвэл жилд нэг сая долларын гутал үйлдвэрлэнэ гэж сая ширхэг гутал үйлдвэрлэнэ. За үүний төлөө засгийн газар хувийн хвшил худалдаа ажуулалтын төгөм хамтарч ажиллана. За энэ ажлыг хийж чадахгүй бол засгийн газар огторнооч гэдэг юм уу? Ингэж л явахгүй бол өнгөрсөн 20 жил шиг ингээд нэг сайхан үлгэр шиг юм биччихэл энэ нэг сайхан ингээд үлгэр шиг ном гаргаж ирж байгаа юм л та. Тэгээд энийг чинь хэрэгжүүлнэ гэхдээ байхгүй болчих жоохгүй юу? Гэтэл би одоо яг саяны төлөвлөгөө гэдэг юмыг хий. За тэгээд эдийн засаг гэдэг юм чинь хөгжсөн тооны хувьд өсөд байгаа боловч ард түмний амьд онсон хэвээрээ нөгөө дундаж анги төлөвшөхгүй. Монголын ядуулын төвшин бол одоо маш дагвар одоо нэг 60 орчим мянган төгрөгийг одоо тийм юун дээр ядуулын үзүүлэлтэнд тооцогдож штэ. Уг нь бол 100 орчим мянга байх хэвээр. Гэтэл бол ядуулын шугамын доор Монголын хүн амын 38% байж байна. Гэтэл ядуулын шугамын дөнгөж дээр нь дахиад 30 хэдэн хувь байж штэ. Монголын хүн амын 60-70% нь ингээд маш ядуу амьдралтай байдаг. Энэ маань эдийн засгаа зөв хөгжүүлж чадахгүй байгаагаас л болж штэ. Гэтэл одоо хаттыг хар олон зуун сая хүнийг одоо ядуудаас гаргацсан дамжиргааны төвшин бол маш өндөр төвшин төрсөн. Нэг хүнд оногдоход дотоодын нийт бүтээгдэхүүн нь бол 3600 доллар болсон. Энэ ч одоо миллиард 300 сая хүнийг тэгж штэ сүүлийн. Жил болгон одоо ядуудын бууруулж гин жил болгонд одоо үйлдвэрийн хэмжээ нэмэгдэж байна. Одоо хятадын эдийн засаг бол дэлхийн номер 2 болсон. 5.9 их найд долларын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж штэ. Хятад ямар хурдан хөгжиж байна тийм үү? 50-аад оны үед бол одоо Оросын зээл одоо Победа гэсэн машин Бээжинд явдаг байсан бол одоо бүр дэлхийн бүх орны машин тэнд явж байна тийм үү? Одоо сансрын фуужи хийчлээ, сүнөө сонгоцуудаа хийчлээ. Маш тодорхой үйлдвэрүүдтэй тэд нар хөгжүүлж байна. Технологи бол маш өндөр технологи болсон. Хятадын одоо экспортын 30% нь өндөр технологи болсон байна шүү дээ. Тэгэхдээ зөв ийм үед бол одоо бид бос орнууд ингэж хөгжиж байхад бид одоо яагаад хөгжиж чаддгүй юм бэ? Энэ л гол бодлоо байна л да. За тийм нэргүй тогтох үгүй. Онол загвар гэвэл одоо янз янз юм байгаа л да. Гэхдээ бид бас гадныхныг ингэм хурдан ингэж яагаад хөгжиж юугээд хүндээ тавхаш бас өөрийн бас үнэгийн өөрсдийнхөө яг нөхцөл байдлыг бас харах хэрэгтэй байх л та. Монгол шиг юм жижигхэн улс талаад гарцгүй хүн амбахтай ийм улсын хувьд ямар хөгжлийн онол загвар байх ёстой. Тэр Хятад, Сингапур яаж хөгжсөн нь бол бидэнд туршлага. Тэрнээс бид бол тэднээсээ одоо яг уулаад дагаад авах шаардлага байна уугүй юу? Тухайлбал одоо Япон улс мэдэн шүү дээ. Тэнд галуун сүргийн цуваа гэдэг нэг онолоор хөгжсөн гэл. Өөрсдөө ярьж байгаа галуун цуваа. Тэр бол Монгол үнээр тохирох юм уу үгүй юм. Тэрийг манай яг судалгаа хийдэг эрдэмтэн мэрэгч хахад миний хувьд бол тэр дөрвөн Монгол улсыг хувийн хвшлийнхэн авч явж байгаа. Тэгэхээр энэ хувийн хвшил суурилсан, тэдэн дээр тулгуурласан, инновацийг хөгжүүлсэн. Энэ ногоо эдийн засаг гэж нэг сүүлийн үед дэлхийн нийтээр анхаарал татаад байна. Хөрийн эдийн засаг маань үеийн өнгөрөөд одоо ногоо эдийн засаг дэлхийн нийтээр орж ногоон хүсэлт, ногоон технологи, ногоон одоо хөгжил гэж. Энэ бүгдээ суурилсан энэ нэг өөрийн гэсэн өргөмж одоо загвар гаргаж ирээд тэрнийхээ дагуу хөгжүүл илүү юм болов. Тэр дөрөв цэцэг докторээс ингэ дундаж ангийг бий болох хэрэгтэй. Нийгмийг авчирдаг дундаж анги Монгол улсад байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ чиглэгдсэн ийм бодлого одоо онол загвар нь одоо хэлэх юм болов гэсэн. Бизнесийн таатай орчин бүрдүүлнэ гэдэг их олон жил ярьлаа шүү дээ, тийм ээ. Тэгээд нодлон жил чинь бас бизнесийн таатай орчин бүрдүүлэх жил байсан. Шинтгэлийн жил тийм ээ. Тэгээд бизнес эрхлэгчдэд ер нь шинтгэлийн жилээс мэдрэгдэж эхэлсэн юм одоо яг юу вэ? Энэ дээр уул их олон зэрэг
тавьсан бүр ингээ төлөвлөгөө гарсан шүү дээ. Ийм төлөвлөгөө гаргаад засгийн газар ерөнхий сайд батлаа. Даанч одоо энэ маань хэрэгжилтэй манайх монголчуудын нэг дутагдал байна. Баахан төлөвлөгөө гаргадаг. Юм тэгээд бүршигтэй хэрэгжиж чаддаг ингээд гурилдаад өнгөрнө гэдэг шиг ингээд гурилдаад өнгөрсөн юм ерөнхийдөө болсон л доо. Яг хөө тодорхой нэгэн зарим үр дүн бүрхөрсөн. Зарим нэгэн одоо тусгай зөвшөөрлөг одоо устгасан, хувийн хвшилж явж исэн асуудал бий. Гэхдээ ер нь бол яг ерөнхий байдлаар наваад үзэхэд нэг 30-40% биелэлтэй гарсан. Яг ер нь бол тавьсан зорилттой бол хүрч чадаагүй гэсэн үг тийм. Тиймээс яг танхим энэ жилийг 2011 хоног дахиад бизнесийн орчны шинжилгээний жил болгож засалж байгаа. Хувийн хвшлийнхны хүрээнд, бизнесийнхний хүрээнд. Тэгээд энэ одоо хийж чадаагүй юмудаа хийе. Энэ том том зорилтуудаа хэрэгжүүлье. Гэсэн юм хэлбэл одоо зорилттой гэж байгаа. Норматор мэлгсэн сайн. Яг би нэг өмнөх асуулттай холбоотой ярих гэсэн юм байна. Энэ дээр хөгжлийн одоо янз янзын бас эдийн засгийн загварууд байгаа баг. Гэхдээ зүгээр Монгол улсад бас тодорхой хэмжээний бас арай өөр шинэлэг тийм бодлого хэрэгтэй байна гэж үзэж байгаа. Юу гэхээр юу хөгжлийн тулгуур цөм бэ? Юу хөгжлийг одоо хөтлөгч хүчгүй гэдгийг эхэлж онч хармаар байна. Тэгээ онч харж байгаа зүйл маань уул уурхай гэж хараад байна л да. Тэгтэл энэ маань бас оновчтой байж чадчихна уу гэж. Үнэхээр уул уурхайд төсөлт болоод маш хөрөнгө оруулалт хийгдээд ингээд төсөл болох гэдэг юм шиг харагдаад байгаа хэрнээ. Тэр одоо хүчин чадал даах одоо бусад дэд бүтц болон хүний хөгжил өнөөдөр бэлэн байна уу гэдэг асуудал үнэхээр анхаарал татж байгаа. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл рүү хайгуул руу маш их хөрөнгө оруулалт хийж байгаа. Гэтэл тэрийн хөгжлийн одоо гол одоо бодлогын тодорхойлоод менежментийг хийгээд явах тэр технологичсан монгол хүн өнөөдөр дутагдaltaй. Тэгэхээр салбаруудыг хөгжүүлж эдийн засгийн хэтийн одоо алсын арга харахын тулд эхлээд хүний хөгжил рүү маш их хөрөнгө оруулалт бид хийх хэрэгтэй байна. Тэгээд дэд бүтц рүүгээ маш хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэрний дараагаар бодлоготойгоор уул уурхай үйлдвэрүүд ашиглалтанд оруулж тэндээс гарсан хурлыг дахиад илүү мэдлэг суурилсан эдийн засаг руугаа оруулах замаар бусад аялал жуулчлалын салбар, дэд бүтцийн салбар хөгжүүлж аялал жуулчлалын салбаруудаа ч юм уу те одоо энэ ноос ноолын салбаруудаа бусад энэ юмнуудаа илүү дэвшилт технологи руу нэлээх мөнгө зарцуулсан байдлаа ингэж хөгжих нь зүйтэй юм бол гэж бодож байгаа. Зүгээр хятад яагаад ингэж айхтар хөгжиж өгөхөр бас их сонин загвартай харагдаад байна л да бизнесийн хувьд. Харахад социалист нийгмийн орон юм шиг мөртлөө компаниуд нэг их төрийн өмчт компани удирдах байгаа нь болохоор маш сайн амжилттай бизнес хийсэн менежерүүдийг тэргүүрчтэй тавьчихад байгаа. Тэгэхээр Монгол өнөөдөр яагаад бас энэ загварыг хэрэгжүүлж болохгүй юм гэж хажууханд хүрших нь ийм амжилттай яваад байгаа. Манай эрдэмтэд ярьж байгаа ялангуяа уул уурхай салбарын олон эрдэмтэд. Одоо уул уурхайг нэг том тоогоо ярих биш. Энийг салбараар нь авч үзье. Уул уурхай дотор олон юм байна. Цэсгийн салбар, шал өөр технологитой, шал өөр эрдэс бүтцтэй нүүрсний салбар алт. Тэгэхээр яг энэ одоо тухайн технологиуд нь шийдсэн төрийн одоо алсын хараа бодлогуудыг дэд бүтц болон боловсролын салбартайгаа уяад ингээд явах шаардлага өнөөдөр маш хэрэгтэй байна. Яг зүгээр одоо хөгжлийнхаа гарцыг цөөхөн өнгөөр томьёолно. За юу гэж томьёолох вэ гэхээр үндэстэн дамсан үндэсний хэмжээний корпорациудыг бий болгох замаар эдийн засгийг хөгжүүлэх гэж одоо товчбоо тодорхой одоо тийм зорилт тавиад явмаар байгаа юм л та. Өнөөдөр дэлхийд өрсөлдөх чадвартай үндэсний корпорациудыг бий болгох нь их чухал байна. Эдийн засгийн форум дээр бас энэ асуудал нэлээд хурц зэрэг тохиолдох гэж байна. Түрүү өөрөө асуулын кадастрын тухай тийм ээ. Сая бас Наранбаатар хэлж байгаа тэр энэ тамсан дэлхийд одоо корпорацууд бий нөлөө өгөх тийм корпорацууд бий болгохыг гэж ахш байна. Тэгэхээр яг энэ кадастр ч өөрөө яг тийм агуулгатай ер нь бол. Би энд нэг зүгээр ийм схем үзүүлээ. Кадастр гэдэг бол одоо толгой компани пирамидаар төсөөлж болдог кадастрыг пирамидын одоо хамгийн дээд орой хэсэгт нь бол толгой компани эсвэл оператор компани байдаг. За дунд хэсэгт нь пирамидын дунд хэсэг төрөлжсөн нийлүүлэгч компаниуд байдаг. За доод хэсэгт нь бол санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг, маркетингийн үйлчилгээ үзүүлдэг, судалгаа шинжилгээний өөрөөр хэлбэл ухааны байгууллагууд, хүний нөөцийн гэх мэтлэн олон үйлчилгээ үзүүлдэг ийм компаниуд байдаг. Эдгээр компаниудын нэгдэл юм байна. Гэхдээ газар зүйн байршлын хувьд ихэвчлэн ойр дүт байдаг ийм юм. За яагаад кадастрыг ярих болж байна гэхээр
энэ түрүүн тасцуг докторч ярьлаа л да энэ манай ийм салбаруудад кадаструуд байх нь гэж их зөв ярьлаа. Тэгээ би зүгээр энэ дээр нэг ганцхан жишээ хэлье. Кадастр гэдэг ярихаар энэ юу н ямар ач холбогдолтой байдаг ингэж хүмүүс бодож байгаа. Нэгдүгээрт нь ингэж хамтарсан тохиолдолд үйлдвэрлэл үйлчилгээний зардал урдаг. Одоо ингээд олон компаниуд нэгдээд хамтраад эхлэнгүүт тодорхой чиглэлээр дагнаад одоо янз бүрийн байдлаар хамтрах нь шүү хоорондоо гэрээ хэлцэлтэй ингээд явахаар зардал урдаг. Жишээлбэл тод жишээл тээврийн зардал урдаг. Тийм кадастрын хүрээнд байгаа компаниудад давхарцсан тээвэр, зэрэгцээ тээвэр, янз бүрийн тээврүүд алга болно. Энэгээр их ач холбогдолтой. За хоёрдугаарт нь бол ингээд нэгдэж байгаа юм чинь, нэгдээд нийлж байгаа юм чинь санхүүгийн илүү боломж гарч ирдэг. Тэр боломжоо хөрөнгө оруулалтаар одоо техник технологи тийм ээ үйлдвэрлэлээ өргөдөх янз бүрийн одоо бусад зорилтоор зарцуулж болно. Тийм ашиг байна. За гуравдугаарт нь гадаад дотоод зах зээлд гарах боломж сайжирдаг. Яг гэвэл би түрүү хэллээ энд маркетингийн компани хүртэл орцсон явж байна тийм. Гадаад дотоод зах зээл рүү маш сайн судалгаатайгаар орж чаддаг. Жишээлбэл би одоо түрүү тасцуг докторт дурдах бас Финляндыг аваад үзэл 5 сая гаруй хүнтэй. Энэ орон өнөөдөр Nokia гэж гар утсаар дэлхийд дээр ноёлцсон байна шүү дээ. Бид нар мэдж байгаа. Одоо манай монголчууд баг бүгдээрээ Nokia гар утсаардаг. Нөгөө талаар бас ой модны аж үйлдвэрийн техник технологиор энэ Финланд дэлхийд дээр зэрэгүүлж байгаа. Яасан гэхээр тэдний хол ерөөсөө кадаструудыг хөгжүүлсэн. Одоо 10 хэдэн жилийн өмнө Финландд анх их том судалгаа явуулсан юм байна лээ. Ямар кадаструудыг хөгжүүлэх вэ гэж. Тэндээсээ сонгосон хэд хэдэн кадаструудыг сонгосон байгаа. Тэрэн дундаас одоо өнөөдөр Nokia, за ой модны аж үйлдвэрийн чиглэлийн кадаструуд бол дэлхийд дээр тэргүүлэх болсон. Тэгээ Монгол улс бол яг тасцуг докторийн хилдгээр одоо мэдээж уулуурхаа дээр кадастр байна. За оюу толгойг одоо аваад үзэхэд жишээлбэл янз бүрийн явуулж байгаа үйл ажиллагааг ингээ ажиглаж явахд бол кадастр л байгаа шүү дээ. Үүнд кадастрын хандлагаар явуулж. За манай дээр бол уулуурхаан салбарт байж байгаа кадаструуд одоо 999 нэгдэлгээр маш олон компани нэгдсэн компаниудын нэгдэл хараад ирлээ шүү дээ. Энийг кадастрын зохион байгуулалтанд оруулах чиглэлээр бас тэр 999 удирдлагууд хичээж жармааж байгаа юм шиг байна л. Бас сайшаалтай гэж бодож байгаа. За нэг бодлоор ноолуурын салбарт байна. Ноолуур бол үнэхээр тасцуг докторийн хэлд яг үнэ. Ноолуурын одоо нэг кадаструудтай болох хэрэгтэй байна. Яагаад гэвэл одоо энэ нодлон жил одоо 100 болсон энэ жил ихэд манайх одоо нэг дөнгөж 3.5 мянган тонн ноолуур авч чадах нүггүй юу тийм төлөвтэй байна шүү дээ. Урдхаас хамаагүй бага болцсон тийм ээ. Тэгэхээр ийм байдлаар бид нар ч өөрөө ингэж компаниуд нэгдэж мөнгө санхүү за түүнээс гадна төрөөс компаниудаа дэмжиж тодорхой дэмжлэг үзүүлсэний үр дүнд бид ядахтаа өөрийнхөө ноолуурын үйлдвэрүүдэд авч ашиглах болцоотой байна. Дандаа эргэлтийн хөрөнгө дуртаж байгаа юм. Тийм кластер гэхээр нэг юм ойлгочихлоо. Одоо энэ мэдээж иргэн тойрон жижиг дунд үйлдвэрийн хөгжил маш чухал харагдаж шүү дээ. Тэгэхээр өнөөдөр манай ч хуулиндаа жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэлттэй хууль байгаа. Гэхдээ энэ бол мэргэжлүүд ярьж байгаагаар бол тийм тодорхой биш хууль ерөнхий. Өнөөдөр бичил бизнес гэдгээ бид нар бол бас тодорхойлж чадахгүй байгаа тийм ээ. Тэгэхээр за энэ бичил тийм учраас л одоо ер нь бодлого загвар хоёроо гарах гэхээр л одоо хуулийн тодорхойлол байхгүй учраас гацаад идэг юм а гэсэн юм ярьдаг. Миний юм тэгэхээр бол та одоо насаараа жижиг дунд үйлдвэрийн тухай ярьж байгаа шүү дээ тийм. Ер нь нэг 50-нд нэг онгой байдаг байхгүй юу? Цанхоор ингээд юм шийтгэхэд бол заавал нэг жижиг дунд үйлдвэр бизнесийг ондог гэдэг. Ер нь 50-ны хүн амын дотор бол ихэнх нь одоо жижиг дунд үйлдвэр төгснөөрөө бол дэлхийд толгой зөгч юм л да. Маш олон жижиг дунд үйлдвэр өгсөн тийм. Гэтэ Монгол оронд бол өнгөрсөн 20 жил тодорхой нэг үйлдвэрүүд гэж хөгжиж чадсангүй. Яг арих ундаа эднэр бол гайгүй гараад ирлээ тийм. Эцсийн бүтээгдэхүүн дээр одоо махан ноос уур бүхэл юм дээр бид одоо хийж чадахгүй байсаар 20 жил болчихлоо шүү дээ. Гэтэл би одоо бас дахиад Сингапурын жишээ авъя л тийм. Ерөөсөө далайн иргэд дээр хэдхэн загас барьдаг зааны хамгийн хавлагтай ажил нь далайн гүндээ орж совж шүүрдэг. Тийм орон 65 онд Малайзиас салсан байгаа юм. Дансандаа ямар ч мөнгө байхгүй. Тэгээд юунаас нөгөө Английн нөхдүүдээс суусан колоничлээс нөхдүүдээс нэг жоохон цэргийн тогтцыг аваад шоухэн мөнгө зээлээд тэстэд цав цагаан заасан дээр энэ Сингапур улс сүүлийн хэдэн жил гайхамшигтай хөгжсөн шүү дээ. Одоо би хэлж нэг хүн доногт үндэсний нийт орлогонууд 37